За сүрэг тарган сайхан зусч байна. Нөө сайхан. За сайн яваад байна. За. Өчтөрийн сайхан нэг хуруур. Дэжгүүд. Харин арай л багтчлаа уул жоохон нэмсэн сайхан болох байл. За давраад. Хүүхдийн их хурсын баяр өдөр одоо олон төр сайхан яаж өссөн өргөд. Яг тэр өдрөө тэгээд нэг сайхан ханга дэлхий бас хураа хайрлж ийлээ шүү. Харин тий. Хүний Монгол хүний сүсэг гэж энэ байгаль гэдэг холбоотой учиртай шүү те. Сүүн цэцлээ югаар л. Сүүн цэцлээ югаар хуруу сайхан бас. Ямар ч байсан байгаль дэлхий. Гаргатахаар тэгээд. За өрөөд их сайхан өдөр байна. Танай ногоо бол бас арай сайхан өтгөн л байна да. Ногоо гайгүй. Ер нь бол өвөлд нэлээд зостой өвлдсөн. Тэгээд одоо хавар эрт ногоо идсэн гэх юм уу тийм. Хавар эрт ногоо идээд энэ жил жоохон шуурга багтай. Гайгүй сайхан хаварлсан. Тогтонгод. Тэгээ ногоо эрт идсэн мал бол ногоон цадах. Энэ тал руу ер нь бол цадцсан. Сайхан баг. Тэгээ ойр тарин жоохон хор жоохон багсаал тэгэл. Чигтэр тэгээд нөгөө эхчүүд байна. Одоо байгаль дэлхийг харахц одоо гайгүй хаа. Арт. Монгол хүн ер нь ямар ч хүн байгаа газар нутагта байгаль дэлхийгээ сайхан өргөл аргадаад яваад байвал хурамсрын хураа хамгалдгүй хэлж шүү дээ. Хүн ер нь байгаль дэлхий рүү тэнгэртээ хэрэг юм өгнө. Тэгээд чинэл одоо улс тэнгэр бас юм баярлж одоо сайн өгдөгс. Юу ч өгөхгүй юм өрөхгүй байгаа бол бас юу өгдөг юм гэж. Тийм ээ. Тийм. Тэгээд одоо таашин тэгэл нөгөө байгаль дэлхийгээ янз бүр болгоол тийм ээ. Хэлгнүүлээл тэгэл ухаждаг хөөл янз бүр болгоол. Уурын өрөвчөө тэгээд юм нэхээ суугаад байна. Тийм барахгүй байна гэдэг. Тэр бас юм учиртай шүү дээ. Бас дэлхий дээр энэ сайхан дэлхий дээр өдөр амьдарч байгаа. Энэ дэлхийн буйнаар одоо ер нь бас нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Мор зөр уралдуулаад өсөргөө болоод ингээл нэг байгаль дэлхийг аагаал тийм ээ. Эдээ бодоогоо өргөөл ингээр яа харахгүй тэр хурууraa бас ирдэг тийм байгаль дэлхий баяр шүү тийм. 100 жилээс өвгдээдлээс ингээд бүр уламжлагдсан ирээд энэ бүр ингээд энэ дэлхийдээ ч болон тэнгэртээ ингээд бүр энэ сүсг нь холбогдсон юм юу байхгүй бол тий. Энийг бид нэр мянга өөрчлөхгүйч нэмэр байхгүй. Харин энийг л бид нар дагаж л явах хэрэгтэй. Монгол хүн сайхан үлдээс юм. Монгол хүн ер нь амны билгээр л явж юм шиг надад санагдаж байна. Тий, амны билгээс ч тийм л гэж одоо тий. Нөө дажгүй гэлч нөгөө хүн чинь гараал сайхан сэтгэлээ бий юу тий. Үгээр хүнийг бас алдаг. Тэгэхээр хүнээс гарч байгаа үг бол Монгол хүний үг бол нэг тал дээр там. Ер нь дээр үе усч дандаа бэлэгдлэр явдаг тийм ээ. Бэлэгдэлтэй үгтэй. Тэгэл амны билгээс ч тийм бэлэг гээл дандаа сайхан юм бодож явж ирсэн тийм ээ. Одоо тэгэл бүх цагаан эдэ ихтэл одоо эргэн өргөн заагаал ус руугаа юм хийж болохгүй. Цагаан эдэ ус яаж болохгүй гэл ингээд бүх юм одоо тийм ардын юуны юутай тийм ээ. Тэр чинь бүх юм л одоо байгальтай холбоотой юмнуудыг бүгдийг нь хуульчлаад өгсөн тийм. Одоо хуульчлах гэдэг юм одоо тийм. Тэгэхээр одоо бол яг тийм юм гэнэ одоо авахгүй шүү дээ тийм ээ. Өөр улс орн бас яг амны бэлгээр явж гин үгээрээс үгүй байгаа. Яг ганцхан Монгол хүн л яг тийм. Энэ яаж тэнгэр уулстай холбоотой бид нар чинь ганц юм хөх толовтой төрөөд шүү дээ. Тэнгэрээс нэг мингтэй тий. Тэр нь тэрүүгээр холбоотой биш Монгол хүний оюухан гэсэн. Монгол хүн бол зан заншил одоо тэр эртээр үеэд байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа харьцаа. Тэгээд нөгөө нүүдлийн соёл иргэншил тийм ээ. Тэр бүх юм л холбоотой. Энэ Монгол хүний бахархал гэсэн сайн тийм. Монголоор л бахархал. Эвтэй байх хэрэгтэй. Ийлэгтэй нэг эндээ сайхан тийм цаг үед бол бид нар байсан. Тийм цаг үе миний бидний одоо өвгдөөч бас явж л байсан. Хэвтэй болгочтой. Энэ уул усанд одоо байгалыг хайрлах, сүсэглэх, дээдлэх хамгийн сайхан байгалаасаа зөв экологийн нэг сайхан зөв одоо сайхан хүртэж явдаг улс орн бол би Монгол улс орн байна гэж би боддог. Энэ дэлхийн улс орныг Монгол хүн улс оронд л одоо монголчууд үлгэр жишээ болж энэ байгальдаа мөрөгдөг ингэж дээдлж явдаг учраас монголчууд өөр газар одоо нэг сүү өргөөд одоо ингээд байгальдаа ингээд мөргөөд байдаг бол нэг тийм улс орн ховш байгалийн эсрэг л болсон. Юм л бол газар шороог нь ухаал ингэс нэг л одоо явсаар гал тэгээд зарим улс орны газар хөдөлмөдлөлт нь одоо тэр бас тэгэл нөлөөлдөг л байна. Цаг гэдэг энэ сумын нэр нь ямар утгатай нэ?
Одоо энэ голоор л нэрлсэн гэж ярьдгийг. Гол. Загийн гол гэж өдөрсөн. Дээр байсан тийм цаг байдргийн гол гэсэн юм ерөөсөө ийм 2 салаа юм том гол байсан. Тэгээ одоо загийн гол дээр нь бид нар яваад байна л да. Байдргийн гол гэхээр энийхэн цаана гарчаад. Загийн гол 2 голын уулзвар энэ. Тийм тэр хөрөмбөлчөр домогт хөрөмбөлчөр гэдэг. 2 том их савгаар байсан юм байлээ. Тэгээд тэрний одоо загийн гол гэдэг нь энэ. Тэгээд одоо загийн гол гэж явж байгаа сүүлдээ нэг одоо яадгийн одоо манай самч одоо дээрээс явж байгаад Өвранга аймгийн загийн гол сум, Өвранга аймгийн загийн гол сум гэж ингэж 2 Баянгор 42 оноос өмнө ингэж явж байгаа л 42 онд Баянгор аймаг байгуулагдсан гут загийн гол гэдэг нь одоо яв гэсэн давчлаад цаг гэдэг ингэж юм л. Тэгээ одоо загийн гол гэдгийг нэгаа. Тэгэл одоо Баянгор аймгийн заг сум болгоцсон баг. Өмнө нь дандаа загийн гол сум гэж нэртэй яваад. Сайн ноён хаамгийн. Тийм сайн ноён хаам Эрдэнэжмийн хошоо гээл. Эрдэнэжмийн. Эрдэнэжмийн хошоо. Энэ жил бас нөгөө сумын ман 100 жил яваа. Сумын 100 жил үздэг. Энэ жил сумын 100 жил яваа гэл одоо бид нар ч ойл ажилтаа. Бэлтгэл ажиллахтай л бат. За одоо хэдүүлээ чинь хинийхэд айлдчих үлээ. Одоо нэгэн бригадын нутгтэр ингээд гараад ирсэн явж байна. Одоо энэ төгсөл энэ айлуудаар орны хамгийн нааталт нь мөнгөлөө гэдэг айл байгаа. За. Одоо Баасан зааны мөнгөлөө гэдэг. Одоо Баасан гэж манай сумд 10 төрүүлсэн тийм домогт бөх байсан. Сумын заа 10 сумдаа 10 төрүүлсэн юм. Сумдаа 10 төрүүлсэн. Тийм. Тэр үуч нэг гадагшаа татгшаа нэг явдаг байсан. Тэгэл сумдаач барилчаал төрүүлчихэл. Тийм хүний хүүхэд байгаа. Хүүхэд. Тий. Тэгээд тэрний хүүхэд нь одоо тэгээд энэ сумдаа бас ажиллаж амьдэрдэг малчин. Уяач морио энэ аймгийн алдар туяач. Тэгээ сумын начин. За. Тэгээ хажуугаар нас нөгөө одоо сүх соёлын өв тэгч гэж ярьдаг лөө тийм ээ. Одоо яг юуны югаар бол. Одоо мор миний цол дуудна. Та дээр нь бүх тайлбарлана. За. Та бүхэж одоо нөгөө өмнө нь Ганбаатар гэдэг өстө нэг түүх юм үлдэр очих. Хайлдчих нэ. За тийм тэр юм мундаг одоо Монголынхаа өвийг тээж нүүдлийнхаа соёлыг хадгалж 93 наадмынхаа одоо 2-ын сахаа аваа явж байгаа. Тий, одоо шагаа гарвадаад гэж байгаа сүүлийн өчөөд байна. Бас цол авсан уу юу? Тэгээд юмтай л нөхөр л дээ. Тий, барьс та. Одоо нэг усын бүхний цол дуудаач юунд бас өрлөг мөрлөг нэг оролцсон. Хинтээ нэг явсан баа. Одоо нэг тусландаа бууж байгаа гэсэн үү те? Одоо ер нь тусландаа бууж байгаа. За явах уу? Гэрийн барь дуусахаас өмнө бол очивол те. За. За. Түүхэд одоо махсуу түүхэд нүдтэй байж байгаа. Тэгэл болчихвол. Нэ за одоо. Яа. Мохоо ноцоо гэх юм. Одоо голын ширгэн дээр гоё байгаа юм байна да. За сайн бацгаана. Сайн бацгаана уу. Сайхан усч юу? За явж гин үү. За. За зургатаар гадаг хүмүүс чичгэн хөлөгч бий. Мөн байна уу? Манай таныг их зургатаар ирээд болдгоо соод болдгоо сууд тэгчихсэн. За тусландаа буугаад байна уу? Тусландаа буугаад. За гэр барихаар ирлээ. Сайхан байна. Ажил өсөмжтэй сайхан байх энэ гэр дээр таарах чинь сайхан байдаг юм. Салхингүй туслах малчин байна. Сайн байна. Сайн байна. За сайхан сэж байна. Сайхан сэж байна. За зургатарган сайхан сэж байна уу? Сайн явж байна уу? Сайхан сураг тарган та сайхан тусч байна уу? Сайхан сэж байна уу? За ажил хөдөлмөр нь өндөр байна уу? Ажил өдөр тавлаг Монгол ороод явж. За уран бүтээл нь өндөр. Уран бүтээл маань богц дүүр хариул явна. За засагын би сайн байна уу? Ажил хөдөлмөр өндөр байна уу? Уран тавтаа сэж байна уу? Сайхан сэж байна. Та сайхан сургын тарга сайн авч байна. Сайн авч байна. Дажсэн та нар харин бүл нэмээ сайхан байна. Өнөөдөр тусландаа болж байгаа гэдэг. Сураг дууссан л да. Тэгээд сумдаар сураг дуулаад. Сайхан сэж байна. За сураг тарга сайхан тусч байна та. Сайхан сэж байна. Сайн явж байна. Сайн явж байна. За сайхан сууд байна. Сайхан сэж байна. Танаас усандаа бууцсан. Ус ордол бууцсан. Тань ч явах нь те. За сураг тарга сайхан тусч байна уу? Сайхан тусч байна уу? Сайхан мал төлөлөө дууссан. За сайхан сэж байна. Дуусч байгаа тусландаа болж байна. Төл мал ногоон цадаад сүйтэй байна уу? Баригддаггүй юу?
Тэр хийчихгүй. Дэмэж. Надад харах. Алтайг уушаад явуулах. Тэ байд уу. Гэмээ саяхан л одоо шар үүстэй хад гараа явж байгаа нэ. Одоо ногоорсон. Ховцсон байна. Намар л одоо хөвсгөлээс гараа явсан. Тэгээд машин сууж байгаа дэд буусан чинь ингээд логоорч гэнэ. Хавар гүслээс ороод уу. Сүүлдээ над миний амьдралаар энэ хурд өнгөрөөд байгаа гэсэн үг. Одоо нэг цаг хугацаа хурдан явах шиг. Хүүхд байхад том хүмүүс гоё ярагдаад чадахгүй том болохсон боддог байсан. Тэгсэн чи одоо ерөөсөн төдөлгүй ерөөсөн ингээд нас явчих юм шиг. Нэг сумаас нэг сум руу очиж хооронд нэг үлэл өнгөрч. Өвөлдөө айхтар өвөл болчоод хавар сайхан хавар болоод бас өөрхий хідэн төлмөл аваад зунаа одоо сайхан хурвараа хөвтэй сайхан байх нь. Энэ жил ч манаас нөгөө 100 жилтэй. Хамгийн гол нөгөө 100 жилдээс чинь нөгөө Монгол орныхон 408 зах суугаа нөгөө цаг нутгийн уугуул суугуул ирчихсэн. Нутгийн хаваад ирэх нь хамгийн гол нь сайхан 100 сайхан байвал тэгээд ирсэн хүн бүх хүний сайхан мал хүний зоо төнгөр сайхан бүсдэг юм билээ. 2 жилийн өмнө жаргалан цумын ой болоо тэгээд тэрэнд бол шороо ихтэй тэгэл ирсэн хүн болгон зухмуутай дуу жаахан тиймэрхүү байт юм билээ. Хамгийн гол нь тэр байгаль хэмжиж байгаа юм чинь 100 бороо хувсаатай тийм басл одоо хүмүүсийн ирж байгаа бутж байгаа усууд чинь тэрийг л хамгийн гол нь 100 сайхан байна гэж үздэг юм билээ. Нутаг маань яач вэ гэж тэгэхээр хүн болгон тэгэхээр л энэ жилийн хувьд сайхан байна уу тэгэл 100 дахтаа гэж үлдсэн гэдэг бол маань зоох юмгүй сайхан ногоо захаад хурдан задаад 4 сарын 25-наас нэг зүрхээ засараад тэгээд тэр засны буянгаар хурдан ногоо идсэн шүү. Тэгсэн. Дээр үеч бид нарыг хүүхдүүд байхад хөгшүүд итгүүртэн гараад хөдөө гарна. Юу хөө нэг 5 таргийн 5 хүнийг аваад хөдөө гараа юу хөө хямар гэлгэдэг байсан. Одоо тэгсэн чинь юу хөө зүгээр шалгуухан төв орол идэгдсэн шүү дээ. Эсрэг болчихсон. Эсрэг болчихсон. Танаа хэдэн жил мал. Манай авчирээс сургууль муугууд одоо 10 төрүүлсэн бүх. 10 төрүүлсэн. Аав хат байна гэрэж. Аав маань олуудан өссөн тэгээд аавын ах маань аавын бур аавын тэр ах нь үр хөвгдгүй хүн байсан юм лээ. Ариан гэдэг хүнд өргүүлээд. Тэгээ хоёр талаас адуушин жанжаа гэж хүн төр сайхан. Тэгээ хоёр талаас өргөгдчихөд тэгээ нэг л 7 жил адуу мал соёлоо. Тэгээд манай аавын хамгийн том ах дааган сүр мах шиг байдаг. Байсан зэрэг одоо яргалан цумын захирал нөхрөл олон жил ажилласан юм аа. Тэр хүнтэй Баян булгаас өмнө тэр хүн очиж захирлаар очиод. Тэгээ манай боёж чинь аавын багшин нүд мөтө багшин байсан. Тэр хоёр одоо нөгөө багшчууд чинь нутаг үүсгүүгээд тэгээ аавыг ингээ сургуулийн галчаар нэг өвөл ажилласан шүү. Тэгсэн чинь аав маань тэгээд Баян булгад очиж барилдаад. Тэгээ барилдаж юу яаж чатар тоглож сураад. Тэгээ зэрэгт яваад. Тэгээ зэрэгээс ирээд 27 отоо анх сум төрүүлсэн юм лээ. Тэгээ эхнийхэн төрүүлтийг бид мэдэхгүй л дээ. Тэгээд хамгийн сүүлийнхэн төрүүг 86 онд авжсэн. 86 онд 48-т сум төрүүлжсэн. Тэгээ их том бичдэг хүн байсан. Аав бол 15 удаа бол хангалттай сум төрүүлэх байсан. Тэгээ нэг онигдлээ одон малгүйтэй. Тэгээд биднээс нь жижиг байсан. Тэгээд бас нөгөө биднээс чинь одоо хэлдгээр бас нэг нутгийнхаа одоо найраа гэж яриад байгаа шүү дээ. Яг тэр шиг нөгөө нутгийнхаа бас сайхан төвчүүд бас нэг задуу төвчүүдээ сайхан дэмжиж бас ганц нэг өгжсэн юм билээ. Тэгээ би бол 15 бол удаа байсан гэдэг юм лээ. Тэгээ нэг айхтар нөгөө юу сургууль мургуул ямар байх вэ? Холцоо адуу модуутай ноцолдол тэгээл бяртай байсан гэдэг юм лээ. Тэр бяртай хүн байсан гэдэг юм. Аав чинь аавын залуу бүхийг бас их дэмждэг. Дэмждэг байсан. Аавын ээжийн талаас манай талч одоо 3 аймаг гарсан байдаг. Аймгийн арстан, аймгийн гол цоцсон, Баасангийн Баасан бат, Мягварын Батцуур, Самбуугийн Баяр сайхан гэдэг аавын ээжийн талаас. Тэгээд нэг аймгийн зан жаргалан цумын одоо аймгийн зан давгийн сайн билэг гэд. Тэгээ сумын зан ачингууд бол нэлээд олон бий. Одоо аймгийн гол өсөж байгаа юм бол яг тэр одоо ер нь тэгээд манай ааваас хойш тэр аймгийн арстангууд хойш ер нь сайхан яг барилдаж байгаа хүн бол одоогоор байхгүй болчихлоо шүү. Нэг хэсэг тасарсан. Би ч гэсэн барилдаж л байсан. Тэгээд ахтайгаа 96 онд өзөө сүлдээд тэгээд дөрүүлээд цол авч ирсэн. Тэгээд аавгаа нэг баярлуулж ирсэн. Ямар цалтай гэдэг. Сумын начин тухайд
одоо гарцаг байсан бол гарцаг байх байсан. Тийм тэгээд бас ховорхон тохиолдол юм даа гэсэн. Сумын нааданд 4 даваад. Тэгээд тэр үеч маань сумчих бүх сайтай байсан юм сумын зан. Олон сумын зан байдгүйс. Одоо ер нь харьцангуй бүх жаахан муудаад байна шүү. Бүхийн ер нь юу спорт жаахан унах тал руугаа орчод байгаа юм шүү дээ. Одоо манай сумдаг багш байдаг тэр залуу бол одоо нэг хэдэн хүүхэд бэлдээд байгаа ирээдүйд тэд нар ах ширхлүү. Би ч тэгээд хоёр жоохон стал айгу өөр болох гэдэг юу. тий харин. Морил ер нь өстой шал газараа ирэхсэн. Одоо тэгээ ирлээс адуу Монгол адуу хоёроо чинь нөгөө жавар даахаа нэг нь манай дээд үеийн тэр эцэг өвгдөөс адуу ч юм бол зүгээр нэг янзын том хүмүүстээ дэлтэй юм шиг тийм хөрстэй адуу байсан. Одоо найдуудын тэрлэг шиг баг. Тэгэл нэг 11 сарын их хүрээлдэг лөөсөө нэг шуурган тэгэл байхгүй. Ялаа богоо тураал энэ ирлээ зүж хамгийн гол нь ирэл тусайлдал тэр сайхан байгалаар байсан адууг ингэж хурдны болгоё болгоо. Тэгээд хурдуу Зухаатард орондоос нэг хэсэг оршиж ирээд тэр адуу сайн адуу байсан. Тэгээд тэр нэг ахиж ирлээ зүж хаяал. Тэгээд энэ адуу бас үгүй болчиход байна. Цаа бид нэр таах нэг өнөөдөр сайхан азтай гэр оронгоо бариад та нар хүрээд ирлээ тэгээд Монгол төрний төлөө энэ сайхан өв соёлын төлөө явж байгаа танаа өөрчлөн баяр хүргэе. Тэгээд ноднонгоос хойш би нөгөө гадууд туссан адуучдын тэр юун дээр л өөрөө чинь харсан. Эсгээ явуулгаад ийм хүн байдаг юм да. Сүүлд нь дахин харна хаад байсан чинь энэгээр яваад байсан байхгүй. Энэ малгаагаар таньди. Энийг танихгүй, энийг өмсгөө зуувал нэг анзаардаг юм байл. Тэг нэ. Тэгээд ямар ч нэгэд малгааг ингээд сууж хагаад би малгаа өмсөхгүй юу. Та нөгөө нэдрүүлэх юм байна штэ гэж. Харин тий. Ихэр чинь тэгээ малгаа гэдэг. Манаас чинь Монгол хоо явагдаад байгаа юм наач бас л. Одоо 7 сар мандаа хад мандаас нэг юм хэмэдгатай явдаг штэ. Миний малгаа бол Монголд яг ганц өөрөө хийсэн болохоор ганц гэдэг байхгүй. Яг эртнээ одоо ганцтлан үсчээ. Далаат монголчууд ч яашаа дандаа юм далаат шүү дээ. Тийм. Тэрийг бэлгшээж сур гэдэг бол өөрөө их том одоо хамгаалт байдаг юм малын гэдэг үг юм. Улаан далгаа хийсгээд мөнгөн бовор гэлзуулаад гэдэг. Би нэг бүхийн цод морноос бол бүхийн тайлбар хийдэг. Би чинь 2004 оноос хойш хумдаа мөхтөөл өрсөн. Тэгээд нэг улсын соллооч Урсын уралдаан болдго юм аа. Соллооч. Тэрэнд 200 гарангүй ордгийг. Тэгээ Оросод шилдэг 32 чинь чадвартай тэр бөхөөргөнд гадаан зогсож исэн чинь улсын зан нэг Ховд аймгийн Мягмар зан надад хүрдэрдэг юм байна. Сайн байна уу таалагт. Сайн байна. Надад ахгүй юм чинь. Аал нутгийн хөлтөр гэж нөө би баян хонгорын хүн байна гэсэн. Монголчууд ягаад задаагаа юунд дээр шуудгийг мэдхгүй гэж нөө. Би нэг насныхаа тэмдэгтэй малгыг хойно ингээ шуудсан явсан. Тэгсэн чинь нөгөө далаагаа ариун байлгах гэж өнгөрсөн янз бүрийн бохор явдал дээр орохоор далаагаа ингэж дээш нь сойдог. Сайхан ариун үездүүдийн доош нь буулгаж явж байгаа. Чинь үндэсний бүхэн холбоонд энэ бүх барилдаж чад одоо бүхчүүд голдуу дээш нь өрөвдгөөс тэгж байгаа бүх харсан уу гэсэн. Дээр Мягмар заа хэдээс үлд нэг бүх хараа сууж яхад ерөөсөн бүгд бүхчүүд ингээд далаагаа доош нь буулгадаг юм байна. Янз бүрийн юм дээр орохоор тэгээд гашуу мачуу янз бүрийн юм дээр орохоор тэрийг дээш нь сойдог юм байл да. Одоо гэрээ өрч дараа нь юу их вэ? Дараа гэрээ барьчаа тэгээд дотор хүмүүсийг тавьдаг муугаа хийгээл. Тэгээд гугаа цэвэрлээ энэ жилийн 100 жилгээд бас гэр оронгоо сайхан барих гад бас амтай ах トゥ хурж ирвэл бас бодог сонгох янз бүрийн далаа хий. Хүн нэгэн зүйлдэг баяр. Тэр 100 жилиг манай ах トゥ чинь олуулаа аав ээжийн талгаа мат. Манай ээж чинь 3 болоо сумын хүн байна. Тангадын гарсан гэж хүний бүсгүүд өгөөс нь гарсан 3 хүүхнийх нь нэгнээс нь манай ээж гарсан. Тэгээ гарсан зохиолчтой би одоо манай нах захалт. Нах зах юм байна. Манай ээж чинь 3 бүрийн хүн аав болон цагийн хүн байна. Тэгээ гарсан зохиолч манайхаар ихээр манай хүргэн гээл манайхаар бидний хүүхдтэй хэрдэг байсан. Тэгээ газар нутгаар болохоор таана баяраар уулзсан да манай дүү явж байна гэл. Надад том ном бэлгэлэл явдгийг. Өнөө хөө энэ номоор бити хүний доор орж байгаа. Энэ үгийг сайн хийлж байгаа. Тэгээд очиртаа чинь яддаг шүү дээ. Тийм утгатай байна да. За гэрээ өрч яриаг өрчүүлээ. Тгий. Тэхүү. За шуургаас Монгол гэр барина. За Монгол гэрийг барих ёс.
За Хаанаас хаалгаа эхэлэх вэ? хэлэх хөлн да. Хаалгаа ихээр тохируулах уу? Аа да. Саахан шүшгэж явдаг уул аваагаа үүдийг харууллаа. Голын тий. Гол оруудулдаг маа. Гол оруулахгүй. Гол оруудуулахгүй. Тэгээд уул аваагаа тэр цагаан аваа гэд манай цагийн голын цаг сумын нэг шүтдэг аваа байдгийг. За голыг бол уруудуулдгүй гэж шүү хаалганы хаамыг. Гол оруудулдаг. Тий. Болдгүй ясна тий. Нэг том цагаан аваа гэдэг. Тийм бай. Тэр аваагаад манай сумын Уулын орой овоог харуулдаг нь ямар өчтэй байх. гэрийнхэн одоо нэг буян гişиг дадлах одоо хамгийн сайхан Өөдөн залж байна. өөдөн залхал ийм Тэр уул овоошгээ сайхан өөдөө дивжиж явахыг да. бэлгшээж одоо хаалганыхаа голыг харуулдаг юм байна. За голын гол уруудуулдгүй. Гол оруудул гэрээ. Судаг жалга харуулдгүй буйн урс авчдаг гэлээ тий. Ингээл одоо манай нөгөө нүүдэлчдийн маань одоо ганц дэлхийд одоо байхгүй Монгол гэр одоо энэ шүү дээ эсхий дуурахтан гэдэг. Ийм сайхан. Тэгээ Монгол гэр барих ёс бол асар их нарийн ёс байдаг. Нэг л үүдэнд буруу харчих юм бол тэгэл тэр гэрийн одоо буян заяа буян хийшиг тэгэл ерөөсө тогтохгүй болдог. Ийм их жижиг юм дээр л одоо явж идэв. За хаалгаа ингээ голлуулж барьсныхаа дараа Ханаа нар зөв тойруулж явна тий. Тий. За энэ одоо ямар ам нөгөө нохоо ам гэдэл байдаг шүү дээ тий. Нохоо 2-3-аар нийлдэг. Хоёр одоо энэ хоёр толгой адилхан байх юм бол нохоо амаар нийлж байгаа. Энэ хоёр юм байвал. Нэгэн заавал ч 3 байж яаж энэ хоёр чинь хоорондоо нийлж байгаа юм л та. Тэгээд бас нарийн ухаан шүү дээ. Ингээд яг ингэж ханыг ингэж энэ Монгол гэрийг ер нь анх ингээд зохиол гаргаж ирсэн манай өвөг дээцэн тий. Тий. Муу айхтар шүү. Айхтар. Ор ухаан гэж саний. Энийг одоо ингэж зөрөөд энэ хаана ингэж эвлэгдэнэ гэдэг хүртэл тий. Тий. Көмө. Тим амирд оюуны тархины өндөртэй явсан байгаа. Эвлэж болсон 5 хамны эхлэл төгсгөл хоёр нь чи бидэн хоёроо гэж дуу байдаг шүү дээ. Тий шүү дээ. Дуулнаас Дуул. гэрээ барьж байгаа дуулдаг да тий. Дуулна. Манай нэг настай хамгийн ээж сайхан бүгтэр буураа байсан. Тэр буураа надад тустай дуу зааж байгаа. Би хүүхэд байсан. Тухайн үед яасан зовлонтой юм бэ гэдэг байсан. Сүүлд нь одоо тэр чинь л одоо эргээд толгойд бодогдож байгаа. Тэгэхэд би яд нэг хідэн дуу сурчихгүй боддог байсан. Тий. Тэгээд өөрөө тэгээд бас нэг удам замсаг авьяас гэдэг манай чи нэг жанан хамтлагийн морин уурж мөнгө сайхан густай хамтлагийн хүмүүс бацар гэдэг чинь надад бүгд үеэр хүмүүс аахгүй. Оо тийм үү? Тий. Бацар хамтлагийн одоо тэр Көмиогоос нэг Чулуунбаатар. Тий. Тэр чи манай найз. Сүхбаатар ам их штэ. Тий. Сүхбаатар төмөн зөгтэй баха. Чулуунбаатар чи. Тэгээд тэрний хамтлагийн морин уурж бацар гэж залуу. Бид ах トゥ хоёр хөвгт байгаа юм да. Далаад дээр барыг тоглож өсгөн уйлсан хоёр тоо тэрч. Оо тий. Тэр мөн чука өнгөтлөх намайг тэр уяач дуулж байнд орж байгаад миний морин уураг дарж гэж байсан. Чулуунбаатар. Чука юу? Тий. Чулуунбаатар. Сайхан хүн мэддэг нөхөр ийм. Сайхан авчих. Манай хөсгөтэй хамтлагийн зүгээр сайхан шүү дээ тэгээд. Хөсгөтэй хамтлаг. Язгуурынхаа яг гоё юмыг бас сайхан Жанан хамтлаг таниулаад явж байгаа бас сайхан. За ингээд ханаа нар зөв ингээд тойруулаад барьсныхаа дараа багнаа босгоно да. Хоёр багнаа босгоно. Хоёр багнаа босгоно, тооноо босгоно. Тий. Тэгээд гэр маань туурах дээвэргээл. Одоо туурах дээврээр нөгөө хоньны ноосоор хийж байгаа хайлбар нь байхгүй болсон юм шиг байна. Байхгүй болсон. Одоо л хэрэг чи бид нарыг чи задаа багч юу гэдэг вэ? Гогчод эсгээ хийгээл мороор татна. Тий. Мордууд нь стайман ааштай алаа алдчихсан. Тэгэл морийг хүртэл авах сулгадаг үст. Тий шүү дээ. Тэр мор чи бят 2-2-аар татуулна. Одоо энэ техник хөгжсөн багт эсгээ үүстэй гоё болж шүү дээ. Чикен номоор нь хийж шүү дээ. Номоор нь. Гэхдээ тэгж мороор хийсэн эсгээ бол цаанаа л нэг тий чанартай үнэртэй танартай. Тэр эсгээ хийсэн газар татсан мор явдаггүй шүү дээ. Үнэрээс найгаал шүү дээ. Моро. Тий. Адуу модус өмч. Зөөсөн шүү дээ. Тэр дээр юу сууч одоо гүү саах гэж байна. Гүүгэн саан тарганы төлөлгөө өгнө. Тэр нэг адуу гэсэг хонин гэсэг гээд өхөр гэсгийнх ингээд ялгчдаг байсан тухай чинь мал малаар бэлчээр хамтаа. Тэгэл хонин саагаал гүүнийх нь
адуу баримын адуугаас хагаад гэл явдаг байдаг шүү дээ. Одоо ч мал болох нэг удаа жаргал болчихсон. Манайх аав ээж бол зовж ирсэн шүү дээ. Тэш дээ хөгсөд тэр үед одоо мал малжсэн үе бол нэрээ. Одоо энэ манай засаг даргын аав гэмэргусан гэж хүн байдаг. Тэр хүн дийдэг байсан. Бүхгүн гэж хэлвэл танаа аавыг л авцарна. Хаг зүйтэй шиг юм хурж ирэл наадамдаа төвлөж явчихдаг байсан гэл. Ямар ч тэл хоног харгад дуусаал тэгэл бэлтгэл энэ төр байхгүй. Байхгүй. Ямар юм. Тэгээ маллаа малж өөрөө бэлтгэл. Малаа малж байгаа тэгээд өөрөө оч барилтчаал. 86 оны наадмаар манай ах хойд хайрж урж ирэл тэгээд барь. 86 оны наадмаар аав нэг 50-аараа хүрэг байсан. Тэгсэн чинь юу яагаад? Манайх гихтэд байсан гатвчаад. Тэгсэн чинь нэг наадамд би тэр явах гэж уурлаад. Тэгсэн чинь за яахаагүй тэр яваачдаг юм ах үе тэр. Тэгсэн чинь тэр самбарын ямсрын байдрын 5 сүрэнгуй аймгийн хэсэг 5 сүрэнгуй өсвөр зөндөлдсөн байхгүй юу? Тэгсэн чинь нэгдлийн дарга Жаданбаатар мар байсан юм аа. Тэгээ манай тэр анаа хүрэг ах баасан гэдэг хүн ах байсан. Тэр ах би тэрийг хангинаад хоёр яах ч ирсэн. Гадны хөхөд унаагаа аюугаа алтлаа гэдэг. Тэгээ би тэр сайхан мөнгө хазаарт явсан. Мөнгө хазаараа алтаад хулгаад. Хоёр нэг хазаарын гадтай ирж би бол даахтаа дэрнэ гэж хэлсэн. 86 онд. Тэгээ 87 онд нэг төрүүлээ. Тэгээд аав чинь 58 таа өнгөрсөн шүү дээ. 49 хүртэл барилдсан шүү. Оо зал. Айж жоохон барилдсан зал тэгээд их зоригтой аюутай хүн байсан даа. Тэгээ Баянгар аймагт нэг сайхан барилдааны нэг нэрмжт мандаа зааны нэрмжт барилдаан болоод манай сум оронтгод дэмжиж сайхан барилдаан зохион байгуулсан зал. За одоо тооноо босгоод. Тооноо босгочвол энэ нь болохоор бас богон байдгүй тийм ээ. Тий. Богон байхаар ягддаг үлээ. Манайхаас нөгөө манайхан хүн яадаг штэ. Нэг үг. Бэр нь юу болдог? Хоолн цар болдог. Богон байвал. Тий, хоолн цаддаг өгдөг. Янзаар лээдэг. Тий. За гэр барих чи хамгийн ихний уйна. Голоон тагаална. Голоосоо. Голоон тагаална да. Нааш нь явуулаа. Ингээл. За Монгол гэр барихад байгальд ямар ч хоргүй штэ Монгол гэр. Нүгөө дэвч болно. Ямар нэгэн хог үлдээхгүй штэ. Хог үлдээх. Байшин болох юм бол бага хог үлдэнэ. Байшин барьдаг шиг фундамент шавар энэ зуурах биш. Энэ чинь ингээл 5 ханаа босгоод ингээл тэгэл болно штэ. Ингээл болчдөг юм сайхан. Одоо гадаадууд яг энэ Монгол гэр чинь дуурайгаад гадаадд очиод ингэ чи нөгөө ингэж хийхгүй шөрөвдгөр ухсраал. Тэгээд аль зүйлсийг хөгжүүлээд нь шүү дээ. Нөгөө нэг нөхдөө чи ирэл баахан зураг авч яваад байсан чи тэнд доош ашиглаад байна. Монгол гэрийн баахан зураг авч утсан тэгээд Монгол гэрийн мастер хэрэгтэй байна гэсэн гэж байгаа шүү дээ. Тий. Хэдэн жил мөр үйж байна? За 8 дугаарыг төгсөөл сүүл мөрөн болсон да. Тэгэл манай аавч бас барилдгаа gaaj байгаа хүн мөр үйдэг хүн байсан. Мөрөө уйна. Тий, тэгээ барилдна. Малаа мална. Манай ээжийн дүү нэг аймгийн алдартай ах байдгийг. Тэгэл тэр хүн манайхтай хайлаа ахалтай байдаг байсан бид хүүхд байх. Тэрнээс тэгэл мөрний ойхыг заалгасан да зал. Манай явж яах юм. Одоо 3 баригад одоо сайхан настай өгсөн байна. Энэ жил хэдэн нас уйх вэ? Энэ жил одоо чинь бас дээр үеч хүүхд байх чинь бол ногоогоор нь үйдэг байсан. Гайгүй хурд чинь байвал одоо чинь тэгээд тижээл үү? Тижээхээр чинь тэгээд энэ жил 3 нас уйно. 100 жилийн ойлгохгүй тэгээд 100 жилийн авална. Энэ жил 100 жилийн болоход сан дээр л нилээ ачаад ирэх юм шүү. Харин дахтуу өнөр үлээ ирэх байх. Мөрөө уйна. Барилдна. Мөрөө цоллон. Цоллон. Бүхэн наадам дөхөд их бол тайвал тэгээд өстой. Урилга ихтэйс. Найр наадмын урилга ихтэй шүү. Одоо бас хүүхэн гуул нэмэгдсэн байлээ. За, хүүхэн гуу гадаг өчөг гэдэг байна.
sten asage